За сайн байцгаана уу. Энэ зуны амралтаар урангуулагч Марл Эрдэнэ Монголдо ирээд Улаанбаатартаа энэ Степ Аренадаа ирээд урангуулгалтын зуны ээлжит сургалтаа явууллаа. 2 жилийн өмнөөс Степ Аренадаа хамтран ажиллаж энэ урангуулгалтын сургалтуудыг удаа дараа бид нэр богино хугацаагаар явуулж байгаа. Энэ удаад одоо Степ Арена маань мөн адилхан энэ мөсөн гулгуурынхаа талбайг биднэрт ашиглуулж бас хамтран ажиллаа. Маш их талархаж байна. Манай энэ удаагийн сургалтын онцлог нь одоо урангуулгалтын төвшин тогтоох ийм системийг анх удаа одоо Монголд оруулж ирж байгаа ийм онцлогтой. Энэ систем гэдэг маань юу вэ гэхээр урангуулгалтын тамирчныг бэлтгэх анхан шатны 1 2 3 4 5 6 7 гэд ийм зэрэг олгодог ийм одоо бүхэлдээ ийм школ Япон улсад байдгийг бид нэр суралцсан. Тэгээ энэ одоо тамирчин бэлтгэхэд маш ач холбогдолтой систем учраас Монголдо энэ системийг суурьшуулах зорилгоор эхлүүлж байна. Тэгээ өнөөдөр хүүхдүүдээ одоо мундаг сайн суралцсан хүүхдүүдээс оролцуулаад энэ шалгалтыг одоо тестийг авлаа. Энэ тестийн одоо шүүлтийг Японы олон улсын мэрэгжлийн шүүгч хүн одоо онлайнаар оролцож шалгаруулж байгаа. Цаашдаа бид энэ одоо төвшин тогтоолтыг өшөө үргэлжлүүлж явъя, тамирчтай өшөө боожуулъя, зэргийг ахиулж явъя гэж бодож байна. Тэгэд энэ шалгалтандаа тэнцсэн хүүхдүүдэд бид нэр гэрчилгээ бас энгэрийн тэмдэг пин баж олгож байгаа. Ингэснээрээ одоо хүүхдүүдийн дунд цэвэр өрсөлдөөн одоо энэ спорт өөрөө хөгжих боломж бас тэмцээн уралдаанд орох энэ өрсөлдөөнт байдлыг бий болгоно. Мөн одоо үндсэн ойлголтуудыг өшөө сайжруулна гэсэн үг ээ. Ийм мэрэгжлийн ажил болж байгаа гэж танилцуулъя.